Жигүүр галын Арьяд Баянгар аймгийн Баян Уусмын аймгийн алдарт байж Жаргал сайхны боруурэ энэ надлаар харагдж байна. За Жаргал сайхны боруурэ мөн л одоо Сүхбаатар нутгийн унган адуу энэ цагт өдөрсөн эрэмгийн хурдан хөлгүүд энийг баг 3 наснда бүсийн уралдаанд харагдахад баяг гэхийн газар алгадаа борууранд. За түүний ард дээр дохож ирж байгаа ногоон хувцастай хөвгтэй хөрөн морь бол одоо Завхан аймгийн Уяач Ганзөргийн хөрөн гэж одоо цуутай хурдан хөрөн морь одоо дохож ирлээ. За араас одоо шар цамцтай хөвгтэй хэр за энэ Оодон хэр гэж Болтой аймгийн 9 булаг сүмийн уу бол инх хоёрын Оодон хээрмэр юм байгаа. За түүний ард дээр Ажи Уяачийн хар ногоомор хэр одоо азарган хэр соёлон хоёр. За азарган соёлон дотор ч ер нь 2 3хан явна да. Аргагүй азарган соёлон гэж ийм одоо их соёлон мөртөө оролцох юм бол одоо ер нь дамжиггүй азарга болохоор дараагийн нааданд одоо баталж байгааг нэгэн тод жишээ эндээс харагданаа. За Дорнод аймгийн Унган адуу Ховд аймгийн Мөнх хайрхан сүмийн угуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн мандын ачаагийн харногоо урайн урд дээр нь хээр урайн ард дээр нь за 2 үрээ. За аль нэг нь айрагдана өстэй одоо хонширол одоо төрүүлхийг юм бай гэхүү зүгээр Дорнод аймгийн Дэлгэр сүмийн унган адуу гэж шүү энэ хээр үрээ. За Дэлгэрхээс Монгол улсын алдарт уяас Монгол улсын мандаж Гүншрийн дам гэж аймаг сүмийн наадмын 150 айраг төрүүтэй Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар мандаа байж болж байсан аргагүй савьяаш байдгийг та бүхэн сайн мэднэ. За Дэлгэрхээс бол одоо Дорногын Дэлгэрхийн готвын унган адуу хурдан хээрмөр төрийн хоёр наадмын Ховд аймгийн цэцгийн Билооны Баатар өвгөн хэрэгж за тартагийн мөнх төлгөрийн халдвар гэж их хурд уралдаанд тавд сэнхэр мандал сумдаа төрүүлсэн зүмсийн уралдаанд төрүүлсэн хурдан халдвар мөн Дорногын дэлгэр хийх за анжил дэлгэрх Дорногын мандахын ашуудын хонгор гэж одоо хонгор мөрөвсөн наадмын төрүүлсэн за чи уяачин хараногоомор хээр өрөө хоёрч маа араасхан шиг гарч ирээл арчиж өгдөг хоёр байна да. За энэ аргагүй одоо садууны огтээж одоо Дорнгов гэж их орны нар мандах зүүн хязгаараас авчирсан хурднууд иймэрхүү байдаг гэдгийг одоо энд нэг харуулад л байх шиг байна. За 9 номертой Монгол Улсын мандаж дагччин зэрэг юмдын хонгороо заар дээр нь азарган сайхан шарга бүрээ аршаа урдаас урагшилж явгааг та бүхэн харж байна. За телевизийн уран бүтээч хамт олонгоо бүхэл бүсийн уралдаануудыг та бүхэндээ бол үзүүлнэ. Ямар ч байсан манай телевизийн уран бүтээлчид одоо энэ хэмжиж байгаа бүсийн уралдааныг үзүүлэх энэ тэргүүний зорилго тавин ажилладаг. Үүнийгээ ч одоо бас тодорхой хэмжээнд хэрэгжүүлж байгаа. За хурдан соёлын стих хамрын тайлбарт буцаад орцгоё. Азарган шарга соёлонгийн наадад ахтуу 2 мандагийн энэ дээрс марцсан давгэрчин зэрэнжиг байгальтаагийн хонгор урэ. За хонгор урэ. За ахтуу 2 манлаач ер нь Алтай нутгийн нэрийг мөн чулан гаргасан да. За Монголд одоо ер нь Алтай нутгийн 2 ахтуу шиг одоо Тодмонлай ахтуу манлай одоо ахтуу яаж тарайхан гараагүй байна. За гэхдээ бол гарах үсттэй. Монголд одоо морь таньдаг хөлөг морьтойгоо хөлөн эрдэнтэйгээ нөхөрсөн олон сайхан хүмүүс байдаг учраас энэ бол одоо яа харахгүй гэх юм байгаа мó та бүхэн энэ дээрээ үзэх хэрэггүй. За 9 настай Батбаяр хүүгийн улсын Болтой аймгийн Баян Уусмын Монгол улсын мандаж Сэрэнжигмдийн хонгор ураа. Түүний урд дээр Ховд аймгийн Мөнх хайрхан сүмийн угуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн мандын ачаагийн ногоо ураа хээр ураа хоёр нь үрж байна. За нэг нь хээр ураа азарган хээр ураа Дорногын Дэлгэрхийн унган адуу. За ногоо ураа Дорнод аймгийн унган адуу. Ногоо ураа аймагт нэг харагдсан. Хээр ураа аймгийн наадам 4 харагдсан. Энэ жил Үр хангай аймгийн аймаг байгууллагчны байр наадамд амин хүзүүнд бүрдүүлсэн ийм хурдан ураа. За давхар ягаар очоод л одоо дандаа оролдож байгаа ийм соёлын мөрд бол одоо та бүхэндээ харуулж байна. За манай зураглаачийн төвөнд одоо өнгөний эдэн соёлыг үзүүлэх юм байна үстэй та хэдэд. За хурдан соёлын насны мөрдийн уралдааны өнгөний нэг 7 6 7 бун соёл явж байгаа юм байна шүү. За эхнээс нь та бүхэндээ сайхан танилцуулъя. Ховд аймгийн Завхан аймгийн Дөрвөлжин сүмийн Баяраагийн шарга соёл өнгөрсөн яваарай. Ард дээр нь Завхан аймгийн Уяач Ганзөргийн хүрэн соёл. За Завхан чигийн 2 хурдан унаг одоо энэ соёлын насны мөрдийн уралдааныг өнгөрсөн. Наадлаар нь Сүхбаатар аймгийн Асгатын Наранбаатарын одоо унган мөнх төрөөч өөрийнх нь хонгор халдсан азарганы төл Монгол улсын алдарт байж Батчулууны мөнх төрийн борногоо ураа. За Ховдын Мөстийн Буднамын мөнхийн хөр ураа. Түүний цаадал дээр Оодон хээр ураа. Голтын 9 бүлгийн инх хоёрын Оодон хээр гэж одоо тэр шар цамц сэнхэр өмөтэй хөвгтэй 15 номертой хээр ураа юм байгаа. За Завхны Дөрвөлжингийн Баяраагийн шарга халдсан ураа 44 номертой мөрчи. Ард дээр нь Завхны Отгон баярын хүрэн ураа. Айргийн 3 дээр мөнх төр Уяачин хар бор ураа. 4 дээр Баян хонгор аймгийн Баян Уусмын Жигүүр галын одоо Жаргал сайхны бор ураа. Өнгөрсөн жил одоо Баян хонгорт харагдсан 2008 онд Ховдод одоо харагдсан ийм хурдан ураа. За энэ мөн Сүхбаатар аймгийн унган одоо ийм хурдан хөлөг юм байгаа юм да. За ер нь цуутайхан шиг 5-6 боён л одоо цуураагаар явж байна да. Та бүхэн бол сайн хамж байгаа. За Дэсрэнгийн одгол гэрэл манлагийн үлсэн Завхны Дөрвөлжингийн Баяраагийн шарга ураа. Бас л сайхан ураа юм
юм аа. Хурдан морин соёлын бол одоо нэг энэ дайны явуулгүй яах вэ? Заараас ховдын мөстийн бодны нэмхийн зэрдүрээ наагур орж иж байна. За, Ховд аймгийн мөнх хайрхан сумын уяач Ажшаагийн 191 номертой азархан хэр соёлын араас ч юм туулаад гахын шиг орж иж өгч вэ. За, тун чүлийн эрт сайтай 2 үрээ одоо хоёулаа орж ирлээ. Харнагоор хэр үрээ 2 за тэгнэ. Түрүү ард ивж байхад нэг арай чүлийн тавилан эрчтэй чихэн шиг ч юм уу гэж харагдаад байсан. За, хурдан соёлноос нэмэрдэн уралдаан 22 км-ээс иргсэн одоогор нэг 12-3 км ивж байна. За ард дээр нь шар цамцтай цэнхэр өмдтэй хүүхдтэй гуултай аймгийн 9 мөргийн инх хоёрын одон хэрвээ. За Ажшаагийн хэрвээ ч юм аргагүй тархин дээр нэг гарч ирж байгаа шиг байна да. За дэлгэрх нутгийн онгон адуу нэг иймэрхүү дээ гэдгийг л одоо энд харууллаа да. Ер нь араас гарч иж бод. За энэ улсын наданд айргийн 3 турдсан улсад 3 жил дараалал айрагдсан бүсэд олон удаа айрагдсан мөнхтрийн бор гэж одоо халахад данстай ийм хурдан морин соёлонд ингэж уралдаад байхыг бодоход алтай завханчууд, говьлтайчууд, ховдчууд мөн ч хурдтай болж дээ. Хаан газар Монгол их орны өнцөг болон борт хурд таржээ гэдгээс харагдаж байна. Заараас орж иж байгаа нь оодон сүлтэй хээр үрээ бол Гуултай аймгийн 9 булгийн инх хоёрын оодон хээр гэдэг үрээ. Түүний ард жаргал сайхны бор үрээ гацуур компани Лавгийн матмын ягаан үрээ 2 Монгол улсын хамтад байж Лавгийн матмын түрүү одоо хурдан хязгаалангаа аригдуулсан ахиа соёлын аригдуулахын байхын зарлага. Баярагийн шарг үрээ бас л одоо сайн үрээ юм да өнгөрсөн үрээ. За мөнхтрийн бор үрээ гэж одоо энэ төрийн байрнаад нь шүдлэн айрагдаад их цаалан айрагдаад энэ жил соёолон гурав дурж 3 жил дараалан айрагдсан бас л их ховорхон тохиолдсон гэсэн дээ. Дээхэн үед төмөр замын аршин төртөний Монгол улсын мандаа байж Дамдын хүүгийн төвдөнгийн хар гэж одоо дөрвөн баг наснда улсын нааданд айрагдсан халахад суутай хурдан шүүг юм одоо таахын сайн мэдэж байгаа да. Заараас Завхан аймгийн уяач Ган зүргийн хөрөн үрээ орж иж байгаа та бүхэн харж иж байна. За хөрөн үрээ бол одоо мөн л одоо Завхан чигээс энэ цагт төрсэн хурднууд энийг дөрвөн үрээ гинцсэн явж байна. За гацуурт компани Лавгийн мат мөнхийн уруу дээр нь за Завхны хүрээ за Лавгийн мат мөнхийн ягаа өрөнгөсөн жаргал сайхны баруураа түүний ард дээр инх хоёрын оодон хэрвээ түүний ард дээр 191 номертой Ширнэн мандын Ажшаагийн ногоо үрээ нь одоо энэ ард дээр нь за ингээд өнгөний хідээ үрээ өрөл одоо өөрөөсөө та бүхэн сайн дамжиж байгаа учраас одоо тэр болгоныг нурших бол одоо илүү ч үстэй бараг за энэ оодон хэр гэж одоо Гуултай аймгийн 9 булаг за Дүү Баатарын одоо саарлаг гэж энэ жил одоо өнгөрсөн жил Ахтуу 2 манлагийн нааданд одоо саарлал азар гаргадуулсан Гуултай аймгийн 9 булаг бол одоо хурдтай аргагүй хурдтай за Алтайчууд 2007 онд одоо бүсийн уралдааны нутаг дээрээ зохион байгуулж Аман хүзүүнд одоо Гуултай аймгийн харьяат Монгол улсын алдарт байж Жамсран живийн хээр азарга одоо аман хүзүүд хурдалж нутгийн мордос хамгийн дээр ирсэн хурдан ажнаа гэж одоо хээр азарга нь 69 машин өгч байсныг та бүхэн сайн санаж байна. За Алтайчууд наадад сурсан 90 мордын байшинлыг нэлээдгүй өндөр одоо гэдэг юм ард түмэн. За энэ бол одоо Гуултай аймгийн Бэгэр сумын харьяат гацуурт компани Монгол улсын алдарт байж Лавгийн мат мөнхийн зэгэл ягаан үрээ. За урд дээр нь Завхны одоо Ган зүргийн хүрээ. За түүний урдлын дөрвүүрээ. За ингээд өнгөний дөрвүүрээ өөрөөр хэлбэл энэ наадмын хурдан соёл насны мордын уралдааны замыг зааж байгаа энэ дөрвөн болохын урд яан 44 номертэй Дасцангийн одгэрэл манлайгуулсан Завхны дөрвөлжингийн шарг үрээ. Завхны дөрвөлжингийн Баярагийн шарг үрээ. За энэ шарг үрээ бол одоо усал өнөөдөр одоо айрагдах юм байгаа үстэй. Заараас мөнхтрийн бор гэж одоо энэ мүнд сайхнаас нэмэр болно доо. Скватер аймгийн Асгат гэж хурдны цөмөчлийн үлгийн нутгаас одоо ихтэй ийм одоо хурдан мөр за энийг бол одоо их залан байхад өнгөрсөн жил хараад одоо хажуу талаас нь харж байхад л нэг урд талаас нь харж байгаа юм шиг нүдтэй онцгой нүдтэй толгой залгаа их сайтай дөрвөн зангилаа бол онцгой дөрвөн зангилаатай сайхан нүдтэй юм одоо харагдж ирсэн. За өнгөрсөн жил Баян хонгорын бүсийн уралдаан төрөөс ер нь нэг төрүүлжилж чадахгүй байгаа одоо болохоос ш түүнээс бол одоо мадаггүй хурдан гэдэг л манай үзэгчд одоо батлаад байгаа юм одоо да. За хамгийн задлалт нь юуаа жижигхэн одоо азарган хээр өрөөл ийм 3 морин соёлонтой игнэд уралдаж байхаа гэдэгт энэ бол одоо дараа жилээс дамжиггүй азарга болох одоо дахин баталсаар байна да үзэгчтэй. Энэ бол Дорногов аймгийн Дэлгэр сумын онгон адуу 191 номертой мордсон Ховд аймгийн мөнх хайрхан сумын уугуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн мандын Ажшаагийн хурдан хайр өрөө. Дөрөв дээр 4 номертой хөрөн өрөө явж байгаа. За энэ хөрөн өрөө мөн л одоо Дорногов нутгийн онгон адуу Ховд аймгийн Мөс сумын Ануус сервис компани Бодны мөнхийн хөрөн өрөө. Заараас жаргал сайхны бор өрөө Завхны ганцар хөрөн өрөө хоёр ч юм уу эрчтэйхэн тавьж өгч вэ. Энэ хоёр өрөө одоо тархины дөрвөн өрөөнд дэр ирнэ бай гэхийн газаргүй очихыг. За 9 булгийн энэ хоёрын оодон хэр өрөө Гуултай аймгийн Бэгэр сумын гацуурт компани Лавгийн Батмөнхийн ягаан өрөө хоёр явж байна. За манай үзэгчид өчигдөрөөс над руу одоо манай телевизээр
стад одоо ягаан гэж ямар зүсгийг хэлээд байгаа юм бэ? Моринд одоо ягаан гэж байхгүй гэж одоо зүсгийг ярьж байсан. За дээр нь Монголын одоо морины зүсгүүлэх олон янз. За ер нь ягаан гэж одоо нутаг нутгийн аялал өөр. Ягаан гэдэг бол одоо бор хадууд одоо хар бор, хөх бор, хар бор, цагаан бор гэх олон янз байдаг шиг ягаан одоо ягаан зүс гэж бол одоо яхахгүй байдаг юм аа. Энийг бол одоо бас өдөө нутгийн уяачид бол одоо хэлж өгөх байхаа. За завхны дөрвөлжингийн Мариягийн шаргуураа гэсэн л хэвээрээ. За бүтэн биеэрээ илүү гараад өнгөрцөн. Артай нь Ховд аймгийн Дарив сумын Богомботны хэлэг компани Монгол улсын алдарт уяач Батчулууны мөнгөтрийн хар бороо. За мөнгөтөр уяач 1.13 айрагтай Монгол улсын алдарт уяач бол хүрсэн. Энэ жил одоо 2 айраг нэмсэн байгаа. Улс улсын уралдаанаас авраг хээрмэр улсад зургаалаад бор өрөө улсад айрагдсан. Их хурдад авраг хээрмэр 19 настай тавд орсон. За аргагүй нэг алдарт уяачийн шагнал нүдэ олжээ гэдгийг одоо энэ жил батлаа да. Алдартай айргаар мэлаасан уяач гэж одоо мөнгөтөр уяачийг хэлж болох юм. За цааталт нь азарган хэрвэрэ. Энэ 3 морин соёлонтой л ингэж уралдаад авах юм да энэ азарган морин одоо. Биер их жижиг, хамаагүй жижиг нь харагдаад байгаа нь тэгсэн мөртлөө одоо хөлийн хурд гэж адуундаг юм байдаг. Хурдмар хурцуудаа хоёр богинддаг гэж хуучны уяачид одоо ярилцж байдаг. Энэ л одоо үнэн болж таарах гээд байна. За ингээд Баяраагийн шаргуураны ад талдаар мөнхтрийн хар бороо За түүний цаадалд Ховд аймгийн мөнх хархан сумын уугуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн мандын ачаагийн хурдан хайрварэ. За жишээ хоёж өнгөрсөн жил Очирвааны хурд 2009 ханган мөсөн шиг наадам хурдан загал үрээгээ соёлноос нь 7 турлуулсан бол энэ жил одоо дан шиг наадам соёл үрээ айрагдуулахыг бол ер нь гэх газаргүй да. Бараг л одоо айрагдаж таарах бах та ингэж араас гарч ирсэн газар үрээ чинь. За 44 нэмэрт. За манай зураглаач аргагүй сайн бичжээ. ТV-слүүсээ морины зураглаачд бол одоо ер нь морины самсаа заавалж өгөл бас тамган дээр за ер нь одоо хүүхдийн сарай төрхөнд одоо бүгд танигддаг байх та. Манай телевизэд одоо үндэсний спорт тэрдэндээ хурдан мөр хүчит өгөх юм барил дааныг бол одоо та бүхэндээ ер нь алгасалгүй үзүүлээ. Ард түмэндээ үндэсний спортын сонин сайхныг үнэхээр одоо нэг харуулъя гэж боддог. За тэгвэл одоо энэ Голтой аймгийн баруун бүсийн шиг наадам аймаг байгуулагдсны 70 жилийн хурдан соёл насны мордын уралдааны та бүхэн харж байна. За арийнхаа хэдэн соёлонгоос энэ нэг дөрвөн соёлон бол нэг 100 м гараар тасарсан. За түүний ардлын хэдэн соёлон бол нэг 300-400 м хүрээний тасарсан. За ангийнхээ дотор бол одоо хурдан соёл насны мордын өнгөний дөрвөн соёлон бол үнэхээр хурдан байна. За энэ мөнгөтрөө ячин бороо 58 номерт марцсан байна. Их том хүүхэд өмчтэй. Энэ жил 19 настай авраг хаймараа улсын наадамд зургаалуулад их хурдад айрагдсан. За аргагүй сайн ячаа. За шаргуураа өнгөсөөрэй. За үзэгчид та бүхэн бас энэ дөрвөн өрөөнд яваад байна гэж бодож магадгүй. Арайд одоо маш олон машин дагсан байгаа. Тэгээд одоо тоостой соёл урлагад уулын одоо хэд хэдэн нас оролцож учраас хүндлэнгийн тоос асар ихтэй морь танигдахгүй. За ер нь тэгээд тоосон дотроос гарч ирэх одоо хэцүү. Тэгээ арын морьд одоо бараг л одоо 500-600 м хэрэг олцсон тохиолдол бол одоо зураглаач одоо харшаа сууж дагна гэдэг бол одоо туйлын хэцүү заам үнэхээр одоо манай зураглаач хийлж дуусаагүй багт харуулж байна. Үнэхээр одоо аргагүй холдосарсан бөөн тоосон дунд л одоо арын морьд гэж байгаа харж байна. За ордон соёл насны мордын уралдааны гарсан цаг буюу газрын дэлхийд дундаас өнгөлж эхэлсэн завхны дөрвөлжингийн Баяраагийн шаргуураа одоо бас л хорд өрөө юм аа. За ард наадалд назарган хэрвэрэ. За энэ бол одоо Ховд аймгийн мөнх хархан сумын уугуул Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэн мандын ачаагийн Дорн аймгийн нэлэг сумын одоо хурдан хэрвэрэ. Цаатал дээр мөнхтөр уяач